Сайн байцгаана уу? За манай гэр урланд тавтай морилцгаана уу? Намайг Содон Бэлгийн Мигмар гэдэг луу жилтэй Арслангийн орд. За манайд орж ирэхэд дөнгөж эхний удаад шар шугуудад танилцсан. Тэр нь одоо та тавтай морил гэсэн бичиг барьсан байж байгаа. За энэ бол Далхаагийн зураг. Манай контемпорарист Далхаа гэж мундаг зурс. Кофегаар зурсан. Будгаар биш кофегаар зурсан. Уудаг кофегаар гэсэн үг. За ингээд энэ ихний сайхан мундаг телефонд. За энэ бол одоо Вигик Москвагийн хооронд явж явахдаа боролдын цагийн шүлгийг бичсэн. Тэнгэрээ одод нь чимдээ дэлхийгээс үүдэр нь хучлаа гэд 84 онд. Энэ манай боролдогийн хүүгийн зурсан зураг. Энэ манай ангаргийн охины зурсан зураг. Энэ ширээ бол миний ажлын ширээ. Тэгээ орон цагаар энд суугаад энэ дээгүүрээ би телевиз үзээд ихэвчлэн movie box үзт юм да. Тэгээ тэрийг үзчихэд тэнд цаг байдаг. Хажууд нь миний театрын шийдэл бүхий тэр тайз декорацийн үндсэн зураг байгаад байна. За энд бол яг энэ тэр Францын Монмартрын юун дээр очиж зурагдж исэн миний хөрөг. Энэ бол ажлын төлөвлөгөө. Маш их хийх юм байна. Гэвч цаг хугацаа өдрөөс өдөрт багассаар л байна. За энэ чимтан бол одоо миний унших ёстой номнуудын чагсаалт. Гэтэ номыг тавилга болгож авдаг. Ном болгон юм. Санаа, кино хийх санаа, уран бүтээл болох санаа бүх юм. За энэ бол Берхтольд Брехт, Петер Брук, Ежи Кротовский гэдэг энэ театрыг шинжлэгчдийн ном. Тэгээд масктайгаа, винотойгоо ингэ байж. Би өөрөө зураач хүн болохоор ингээд ямар нэг юмыг тавьж хийхдээ ингээд зохиомж болгоод идэг. Энэ бас их сонирхолтой байж болно л да. Энэ юу гэхээр уран бүтээл. Энэ бол яг pop art-ны хийдэг л ажил. Тэгээ энэ бол миний юм хийх гэж, уран бүтээл хийх гэж цуглуулсан санаанууд. Энэ дээр. За энэ бол бас сая харлаа бас сони юм байгаа юм байна. Энэ хуулиатай энэ цаас тэр чигээр миний уран бүтээлийг дүрсэлсэн байна. Нохон зүрх гээд жүжиг хийх гээд энд би скижин хийжсэн байна. Энэ дандаа цул уран бүтээл. Хэдэн метр ч юм бүүмэд. Анх жүжигээ хэлжсэн, анх юм хийжсэн юмнууд тэр чигээр энэ хуулиатай цаасан дотор байгаа. Телевизээр хүүгэлдэн кино юм болох нэг юм жижиг юмнуудад их дуртай. Сүүнирний тийм юмыг жижигрүүлээ хийчих юм да. Их дуртай. Тиймний хажуугаар зүгээр өнгөрч чаддгүй. За энэ бол би кофе чандаг. Манай үзэгчид сайн мэднэ дээ. Ер нь бол эндээ би хүнд кофе чанж өгдөг. Энүүгээр кофега бутлгадаг. Энүүгээр одоо усаа буцалгаа. Тэгээ энэ дотор хийгээд энийг асаагаад тэгэл кофега чанаа. Ер нь өдөрт нэг аяг кофе өдрөөс эхлээд уушхад бол зүгээр. Тэгээд ерөнхийдөө бол өдөр нь тэг хүн амттай уулзаад жоохон мөрөөдөж хөөрж байгаа л тэгэл ороо болохоор ер нь бол Univision-ийн тэрэн дээр байгаа тэр мундаг кинонуудыг дахин үзэхдээ хүртэл үүддэг. Сайн кино үзэх болгонд нэг юм нээгдэж идэв. За энэ бол урд нь Боролдоо студийн монтажны өрөө байсан. Энд хүмүүс маань ингэж зэрэгцэж суугаад тэгээ энэ олон
залгуурууд руу техникээ холбоод тэгээ биднээс энд монтаж хийсэн. Энэ дотор бол Монголын ер нь худалдаа үйлчилгээний байгууллагуудын, хувийн байгууллагуудын маш олон реклам хийгдсэн. Өдөрт л 2-3 он хийж ирсэн. Энэ ханд байгаа тэр говийн зураг, тэр дээд тэнгэр, энэ бол тэр талын үүлтэй тэр зураг бол манай Боролдогийн зурсан зургнууд. Манай хүүгийн. Энэ доор нь байгаа энэ загастай зураг бол тэнд байгаа нэг уулан дээр байгаа гэрүүдтэй зураг бол манай том хүүгийн охины зурсан зураг. Одоо Францад дэлхийн хэмжээний хүүхдийн киноны бүр тэргүүлэх сургуульд сурж байгаа малгайны түүх. Анх капа малгай өмсдөг байсан залуу байхад. Тэгсэн чинь 1-2 жил удаа харсан ч хүү энэ тэндгүй капа малгай өмссөн яваад байна. Тэр миний бэрэнд олон дотор уусаалга болчихгүй. Тэгэхээр нь бортхон малгай авсан. Эхнийх нь намхан байсан. Арай намхан энийг бодвол. Тэгээд аваа бас 2-3 жил болж ирсэн чинь бас энэ тэнд ганц хоёр өмссөн яваад байна шүү. Тэгэхээр 1 см өндөр болгоцсон бүр. Тэгээд ийм малгайгаа тэгээд тогтоодсон. Тэгээд арай орондоо орохдоо юу яахгүй ер нь хүнтэй уулзахтаа юм уу, нэвтрүүлгэнд орохдоо ч юм уу, түмний өмнө гарахтаа би аль болохоор малгайтай явахыг боддог. За та бидний үзэж байгаа энэ хэсэг бол манай гэр урлангийн зураг авдаг хэсгээ. За энд бол ногоон 10 унгаагаад, цагаан 10 унгаагаад тэгээ хар фон дээр зөндөө зураг авдаг. Ингэж ээж нөгөө биетүүдийг хооронд нь салгаж авдаг. Реклам хийгддэг, хүүхдийн кино хийдэг ийм хэсэг нь энэ. Гэр бүлийн аз жаргал бол ерөөсөө хүсэл мөрөөдөл биелээд байвал тэгэл аз жаргал юм шиг байна. Хүсэл мөрөөдөл чинь манай гэр бүлийн хүний хүсэл мөрөөдөл гэж байна. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл байна. Бид чинь нэг гэр бүл. Тэгэхээр ерөнхийдөө манай гэр бүл өөрөө бас хүсэл мөрөөдөлтэй. Тэр нь ингээ биелдэг. Тэр нь биелэх чиглэлүүгээ ойртдог. Тэгээ нэгнийгээ хайрлаж чаддаг байх юм бол энэ бол их сайхан аз жаргалтай. Univision-тэй хамтдаа жаргалтай.